өтгөн хатах эсвэл бүр эсрэгээр гүйлгэх энэ бол таны цөсний үйл ажиллагаа доголдолж байгаагийн нэг тод илрэл болдог. Та цөсөө өтгөрч байгаагаа таны цөсний урсац зогсонгосож байгаагаа ер нь яаж мэдэж болох вэ? За ихэнхдээ хүмүүст илэрдэг гол зовир шинж тэмдгүүд нь юу байдаг вэ гэхээр баруун хавирганых нь доогуур, за мөн далны доор бол хүндрэлдэг. За үүгээр бол бид нэр ерөнхийдөө цөсний үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал байгаад байна гэдгийг бол таамаглаж болдог. За үүнээс гадна зарим тохиолдолд хүмүүсийн өтгөн хатах эсвэл бүр эсрэгээр гүйлгэх энэ бол таны цөсний үйл ажиллагаа доголдолж байгаагийн нэг тод илрэл болдог. За цөс өтгөрхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн ихний ээлжинд бидний мэдэж байх ёстой зүйл бол цөсийг дотор нь байгаа найрлагын 100% гэж авч үзвэл түүний 95% нь уснаас тогтдог. Ихэнх нь байгааз хэрвээ та хангалттай хэмжээгээр ус уудаггүй бол за ус гэдэгт зөвхөн цэвэр байдлаараа усыг хэлж байгаа шүү. Тэгэхээс биш кофе, цай, ундаа, жимсний шүүс, хоолны шүл эдгээрийг хэлээг байгаа. Яг цэвэр байдлаараа хэрвээ та усыг хангалттай хэмжээгээр уудаггүй бол таны цөсний найрлаганд өөрчлөлт орно. Бүтцэн алдагдсанаас болж таны цөс өтгөрх нь байна. Цаашлаад цөс өөрийнхөө суугаар 12 хуруу гэц рүү ороход саад учирдаг. Ягаад тэгэхээр бидний цөсний сууг бол өөрөө маш нарийнхан. Тэгэхээр цөс өөрийнх нь бүтцэн гээлэрхэг бүтцтэй байдаг учраас хэрвээ таны цөс өтгөрчих юм бол жишээлбэл нарийнхан суугаар ус шиг шингэн зүйл чөлөөтэй урсдаг бол өтгөрсөн зүйл мэдээж тэр зүйлээр чинь сайн саадгүй явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр бид нар цөсөө сулж чадахгүй. Тэгээд түүндээ зориулаад цөсгөөх, янз бүрийн цөсийг туулгах ийм арга хэмжээг авах шаардлага гараад ирнэ. Гэтэл энэ саяны хэлээд байгаа энэ цөс туулгах, хөөх гэсэн энэ үйлчлэгийг бид нар процедурыг өдөр болгон юм уу эсвэл сар болгон хийгээд ээж ерөөсөө болохгүй. Тэгэхээр энэ бол өөрөө биеийнх нь тухайн тэр эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг. Тэгэхээр цөсөө өтгөрхөөс хамгаалах, сэргийлэх хамгийн чухал нэг алхам бол та өдөртөө хангалттай хэмжээгээр шингэнэ усаа уух нь штэ. Тэгэхээр ямар хэмжээтэй ус уух вэ гэж хүмүүс их асуудаг. Ер нь бол хүний өдөрт уусан шингэн зүйлийн ихэнх нь бидний өтгөн шингэнээр гадагшлан хөлс шүлс янз бүрийн шүүрэл болгож ялгарна. Тэрнээс гадна бидний амьсгалах тоолонгоор ууршилт явагдаж байгаа. Тэгэхээр тэр алдаж байгаа шингэнүүдээ бид нөхч байхын тулд таны 1 кг жинд ойролцоогоор 30 мл яг цэвэр усаараа таны биед орж явах ёстой. Хэрвээ та 50 кг жинтэй байх юм бол 1.5 литр, хэрвээ та 70 кг жинтэй байвал 2.1 литр гэх жишээ нэ. Гэхдээ бас энэ дээр анхаарах нэг зүйл нь илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүсийн хувьд жишээ нь 100 кг болтроо 90 кг болтлоо таргалсан хүн бол тэр жингээ 30-д үржүүлэх нь утгагүй. Ягаад тэгэхээр тэр хүн өөрийнхөө өндөртөө харьцуулаад хэвийн жинтэй байх тэр хэмжээд тэр жингээл та 30-д үржүүлнэ. Жишээ нь 70 кг жинтэй хүн 100 кг жинтэй болтлоо 30 кг илүүдэл жинтэй байгаа бол тэр хүн өдөрт уух усныхаа хэмжээг 3 литрээр биш ойролцоогоор 2.1-ээс 2.4 литрээр буюу өөрийнхөө хэвийн жинд харгалзах тэр хэмжээгээр ус хэрэглэх нэ. За ингэж чадсанараа та цөсөө өтгөрүүлэхгүй байх нэг өөрөөс хамаарах том алхмыг авч яана гэж үзэж болох нь байна, тийм ээ. За дараагийнх нь бидний цөс өөрийнх нь найрлагын дотор бол холестерин тодорхой хувийг эзэлдэг. Тэгэхээр холестерин бол цөсний өөрийнх нь найрлага заавал байх ёстой байх нь шүү дээ. Тэгэхээр холестериноос хэрвээ цөс холестериноос бүрддэг юм бол тэр холестериныг хэн үйлдвэрлэж байгаа вэ гэхээр бидний элэг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр цөсний урсгал өөрөө хэвийн байхын тулд таны элэгний үйл ажиллагаа хэвийн байх шаардлагатай болоод ирнэ. Тэгэхээр бид нар дандаа элэг цөс гэдэг үгийг ерөнхийдөө холбоо үг шиг
одоо дандаа хоршиж хамт хэлж явдгийн учир нь ерөнхийдөө цус өтгөрөлтөй байх тохиолдолд илгэний асуудалтай байдаг. Хэрвээ илгэний асуудалтай байгаа бол эргээд цусны асуудалтай болдог. Тэгэхээр энэ хоёр эрхтэн маань бие биендээ бол одоо ахын дүүс шиг харилцсан маш хүчтэй хамааралтай эрхтэн байх нэ. Тэгэхээр таны илгэний үйл ажиллагаа хэвэм бус байгаа тохиолдолд бас цус өтгөрөх ийм нэг нөхцөл бүрддэг байх нь. Та зөвхөн сүүлийн 1 жилийн дотор хийгдсэн ходоодны дуран, өмнө нь хийлгэж байсан дурангийн зургууд болон хэвлийн эхоны дүгнэлтээ за мөн 1 сарын дотор хийгдсэн цусны ерөнхий шинжилгээ, биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ зэрэг манай төв дээр ажлын өдрүүдээр даваагаас баасан гаригуудад авчирэн зөвлөгөө авч болно. Танаас бид дэлгэрэнгүй асуумж асууна. Ингэхдээ одоо таны хоол боловсруулах ажиллагааны хямрал, танд илрээд байгаа зовиор, шинж тэмдгүүд, таны амьдралын хэв маяг, зуршлуудын талаар дэлгэрэнгүй асуумжийг эхлээд аавна. Таны шинжилгээнүүд танд тавигдсан оншийг энгийн ойлгомжтой байдлаар эргээгээ тайлбарлаж өгөхөөс гадна авсан асуумж дээрээ тулгуурлан таны одоо ходоод гидсний үйл ажиллагаа юунаас болоод хэр хэмжээгээр хямраад байгааг тайлбарлаж өгнө. Мөн ходоод гидсний үйл ажиллагааг нөхөн төлжүүлэх, хоол боловсруулах эрхтнүүдийн өрөвслийг намдаах зөвхөн одоо танд зориулсан 4 сарын нөхөн сэргээх хөтөлбөрийг бид зөвлөнө. Хөтөлбөрт хамрагдсан хэрэглэгчдэд хооллолтын зөвлөмжийг багтаасан гарын авлага, ходоод гидсний ажиллагааг сайжруулах эллэг дасгалуудын бичлэгийг өгнө. Бид нөхөн сэргээх эмчилгээний явцад хооллолтой холбоотой мэрэгжлийн зөвлөмжийг өгч хэрэглэгчдтэйгээ байнга холбоотой ажилладаг. Та олон улсын эрүүл ахуйн чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үр дүнтэй аргаар ходоод гидсээ нөхөн сэргээхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Ходоод гидсээ эмгүй ангай.